үзэгчдийнхээ ойр амгалан айлтгах Монголын үндэсний олон нийтийн телевизийн цаг үе үзэл бодол ярилцлагын нэвтрүүлгээ шууд 600-ийн студиэс дамжуулж байна. Тэгэхээр би өнөөдөр нэвтрүүлэхдээ Монгол улсын зөвлөх зэргийн эмч клиникийн профессор Ноосгон оюун цэцгийг урьсан. Тэгэхээр нэвтрүүлгээ эхлээд зочиндоо шууд ярилцлага эхлэхээс өмнө би үзэгчтэйгээ нэг түүх хуваалцъя гэж бодсон. Энэ бол 2004 он байсан. Монгол улсад бөөрийн дутагдaltaй хүмүүст одоо үйлчлдэг гэхүү хүмүүсийг одоо амьд явах баталгааг нь хангадаг диализин гэдэг нэртэй одоо машин тий аппарат дөрвөн ширхэг байх үед тань дээр очиж ярилцлага авчаалаа нэгдүгээр эмнэлэгт. Өнөөдөр энэ тоо 140 орчим болсон уу? Тийм 140 орчим болж. Тэгтээ энэ өвчнөөр өвдөж байгаа хүмүүсийн тоо буурсангүй. Энэ машин амин шаардлагатай болчиход байгаа хүмүүсийн тоо буурсангүй. Яг л одоо 12 жилийн өмнө та хоёр нэвтрүүлэг хийжсэн. Тэгээ таныг өрсөн шалтгаан бол нэг хоёр шалтгаан байна. Нэг нь тийм гонигтай түүх. Өөрөөр хэлэх юм бол баруун Европын нэг хөгжилтэй улсад олон жил амьдарчсэн залуу нэлээд хэдэн жил ажиллачаад нутагтаа ирсэн гэр орныхонтой ирээд бүгдээрээ уулзсан чинь нэг дүүн байгаагүй. Үгүй тэр хайч юу гэдгсэн. Одоо чамд хэлж чадаагүй маа. Одоо эрхийн хооронд чинь гээ үнэндээ бол тэр бөөрийн дутагдал гэдэг өвчтөд нас орцсон гэж хэлээд тэр залуу орилоод ширээнүүдэд бархираад яагаад ингэж байгаа нь тэнд чинь хүн зүгээр тийм өвчтөд бөөрийн дутагдaltaй хүн зүгээр бүх насаараа амьд яваад байж болж хаад гэдэг ингээд орилоод бархирсан ийм түүхийг би сонсч ирсэн. Өмнө нь нэвтрүүлэг хийжсэн болохоор ердөө хэдхэн хоногийн өмнө нэг баяртай мэдээ сонссон. Энэ бол эрүүл мэндийн яамнаас энэ засгийн газраас шийдвэр гараад бөөрийн дутагдaltaй өвчтнүүдэд хувийн болоод төрийн эмнэлгүүдэд энэ аппаратыг үн төлбөргүй өөрөөр хэлэх юм бол энэ эмчилгээг үн төлбөргүй хийх нарийн учрыг сайн мэдэхгүй. Ер нь тийм баяртай мэдээ юм байна гэдгийг сонссон. Тэгэхээр энэ талаар нэг жоохон дэлгэрэнгүй тантай яриа гэж утсан. За өнөөдөр яг миний ярьсан шиг жоохон тийм бараан хэвээрээ байна уу? Энэ хүмүүсийн энэ өвчнөр өвчлөж байгаа хүмүүс харамсалтай тоон буурахгүй байгаа хүмүүсийн хувьд. За нэг үе бодвол харьцангуй энэ төрлийн тусламж ахиж байна, дээшилж байна. За мэдээж та хоёрын ярьжсэн тэр дөрвөн аппараттай үеэс одоо бол 140 машин ажиллаж байна гэдэг бол улсын хэмжээгээр. Тийм улсын хэмжээгээр энэ бол бас гайгүй тоо. За энэ 140 аппаратаар 500 гаруй 530-аад хүн одоо амьдралаа залгуулад ингээд явж байгаа. Үндсэндээ энэ диализын аппарат, гемодиализын аппарат гэдэг маань бөөр нь өвдсөөр байгаад бөөргүй болчихсон, бөөр өөрийнхөө үйл ажиллагааг хийж чадахгүй болсон. Тэр хүмүүсийн амьдралыг бөөрийг нь орлоод амьдралыг нь одоо тэтгээд дэмжиж явдаг. Бараг тэр хүмүүсийнхээ хувьд эргэтэн болцсон ийм л аппарат байгаа юм. Тэгэхээр энэ өнөөдөр 530-аад хүн бол энэ аппаратанд ороод явж байна. Гэхдээ энэ маань манай одоо 3 сая хүнд сая 800 мянга гэдэг юм да. Одоо насан туршид бол энд бол хангалтгүй байна. Бас л бөөрийн дутагдал гэдэг энэ өвчин гэдэг энэ байдал маань өөрөө арай өвөрмөц байдаг. Яагаад бөөрийн дутагдал гэж өнөөдөр яриад идэв. Яагаад элэгний дутагдал, зүрхний дутагдал, уушгины дутагдал гэж тэгж ярихгүй мөртлөө бөөрийн дутагдaltaй хүмүүсийн л нэг л тийм одоо амьдралыг залгуулах асуудал их харин тавигдаад байдаг тийм ээ. Тэгэхээр энэ бол ийм очтой шинжлэх ухаан одоо анагаахын шинжлэх ухааны одоо их сайхан олдуудын нэг нь бол бөөрийг орлуулах машин хийчихсэн. Бөөр нь өвдөөд тэр хүний амьдрал дуусахаар байтал тэрнийг нь одоо орлуулад аваад явдаг юм машин хийчихсэн байгаа. Тэгэхээр энэ машинаар цусаа цэвэрлүүлээд явах юм бол тэр хүн амьдрал яваад энэ цаашаа олон жил амьдрна. Нэгдүгээрт, хоёрдугаарт бөөрийн дутагдал гэдэг энэ байдалд энэ өвчнөд бол зөвхөн бөөр өвчтэй хүмүүс нэрвэгддэггүй маа. Энд бол бас одоо энэ нийгмийн одоо энэ хөгжингүй нийгмийн өвчнөд болчихсон сахарын өвчнүүд байна. Даралт ихтэлтэй байна. Эднэрийн одоо төгсгөлийн шат бол бас бөөрийн дутагдал руу явдаг. Тэгэхээр ганц бөөрийн өвчтэй хүн биш олон ийм өвчний төгсгөлийн юм бөөрийн дутагдлаар одоо хүрдэг. Одоо хоёулаа тэгвэл ингэж яриа. 10 хүн байлаа гэж бодъё. Одоо өөрөөр хэлэх юм бол энэ диализын аппаратанд ордог. Тэдний одоо яг уг үндсэн чухам юунаас үүссэн байна? Энэ бол нэг хэдэн жилийн өмнө бол Монголд арай өөр тоо байсан. Одоо бол зураглал арай өөр гарч ирж байгаа.
Яагаад тэгэхээр одоо бол 10 хүн одоо диализын аппаратанд орохоор хүлээгдэж байгаа 10 хүн байлаа гэхэд энэний одоо нэг 4 нь одоо бөөрийн өвчтөй, бөөрийн өвчин эцсийн шатандаа очиод тэгээд одоо бөөрийн дутагдaltaй. Ерөөсө бөөрийн өвдсөөр ээж байгаа юм болсон. За үлдсэн 6-гийн бол бараг 3 одоо диабет, сахарын өвчний төгсгөлийн шат, 3 нь бол даралт ихтгэх өвчний төгсгөлийн шат. Тэгээ бөөрийн дутагдал руу эдгээр хүрдэг байхгүй юу? Тэгэхээр бөөрийг нь орлуулаад байвал энэ хүмүүс цаашаа амьдрал байдаг, олон жил амьдардаг. Тэгэхээр ийм байдалд орсон. Одоогийн зургал бол ийм байгаа. Урд нь бол манад зөвхөн бөөрийн өвчтэй хүмүүсийн зөнхөлж гол нь ордог байсан. Сахарын өвчин бол ер нь сүүлийн нэг 10 жил Монголд бол маш их хурдцтай өсөж байгаа шүү дээ. За тэгээ тэр маань бас л одоо эмчилгээ хяналт муутай явж байгаа. Тэгэхээр бидний мэдээлэл ийм биш үү мэдлэг оюун засгийн сахарын өвчтөй хүн гэдэг бол за ингээд хүндрэхээр одоо хөл гараа тайруулахтаа хүртэл хүрдэг. Нүдний хараагүй болдог тухай. Ердөө л нэг ийм л мэдээл. Гэтэл бөөрийн дутагдалд очдог гэдэг мэдээл дутмаг л байна. Даралтыг бол хөө эмээ уус цаа нэг эмээ уучээ гэж цүнхнээсээ шүүрч аваад залгичж штэ. Гэтэл энийг ингэдэг энэ мэдээл ингээ хаагур явчихва. Эсвэл бас нэг шинжлэх ухааны сүүлийн ололттой холбоотой юу? Үгүй энэ бол ер нь нийгмийн эрүүл мэндийн одоо боловсрал жоохон дутмаг байгаагийн дорой байгаагийн нэг л юм л да. Энэ өвчнүүдийн одоо төгсгөлийн шатан бөөрийн дутагдал төрдөг гэдэг юм бол анханасаа л бүр энэ өвчин эхлэхийн л одоо энэ бол одоо хөл гаргүй болно, хараа сохорно. За тэгэхэд аминд хүрэх эрсдлүүдийн нэг нь бол бөөргүй болдгоо гэдэг шиг. Ерөөсө бөөр гэдэг чинь өөрөө юу юм гэхээр жижиг юм хялгасан судснуудын бөөгнөр л байхгүй. Тэр хялгасан судсаар шээс шүүгдэж, цуснаас шүүгдэж гараад тэгээд одоо шээс болж бөөрийн хийдэг гол үүрэг юм. Тэгэхээр диабетийн хувьд бол хялгасан судасны одоо бөглөрөл тэр их сахартай цус олон жилиг ууж байгаа тэр бөглөрөл тэр одоо хатуурал, сорвижилт ийм юм үүсдэг учраас энэ хүмүүсийн бөөр байхгүй болж байгаа. Тэгээд бөөрийн дутагдал гэж бид нар хизээ ярих вэ? Тэгэхээр зэрэг олон үе шатуудыг дамжиж явсаар байгаад тэгээд ерөөсөө амь насанд аюултай хэмжээнд хүрэх нь чиний бөөрнөөс 15-20% үлджээ. Үлдсэн 80% нь өвчнөөрөө одоо сорвижод 15% нь ажиллаж байгаа. Тэр үед хүн бөөрийг орлуулах шаардлагатай болдог. Аппаратаар орлуулах шаардлагатай болдог. Тэгж байж тэр хүн цаашаа амьдрах ийм л одоо юутай болдог л да. Энэ хүмүүсийн л одоо цаашаа амьдрах тэр тусламжийг энэ аппарат гүйцэтгэдэг учраас энэ аппаратын асуудал бол ерөөсөө л тэр хүнийхээ хувьд тэр өвчтнүүдийн хувьд бол ерөөсөө амьд явах уу одоо амь насанд дуусах уу гэдэг энэ байдал дээр ирдэг учраас энэ юм хурцаар тавигддаг. Ер нь дэлхийн хэмжээнд зүгээр ингээд судалгаа байдаг л да. Олон улсуудын судалгаа байхад нэг сая хүнд ойролцоогоор нэг 120-150 машин аппарат ажиллаж байж тэр одоо хөгжилтэй орнуудад шүү дээ. Тэр бөөрийн дутагдал гэдэг юмыг эмчлээд ингээд яваад байна гэсэн ийм юу байд. Манайх бол яг насан туршид бол сая 800 за ингээд бодоход бол нэг 300-аад машинтай байхад бол Монгол улсын одоо энэ бөөрийн дутагдaltaй хүмүүсийн энэ хэрэгцээг хангаад цаашаа ямар ч асуудалгүйгээр яваад байх боломжтой. Тэгэхээр бол талаас илүү 160 дахиад хэрэгтэй байна гэдэг тоо. Одоо хоёулаа өөр нэг юм яриа. За би сая энэ засгийн газраас гаргасан шийдвэр энэ тухай бол баяртай мэдээ гэж дуулгасан. Гэхдээ энэ чинь 1 сарын 1-ээс хэрэгжих юм байна шүү дээ. Тэгэд энэ хүмүүс одоо би ерөөсө тантай энэ тэр мэдээнүүдийг сонсоод тантай ярилцахаар бэлдээд одоо 12 жилийн нэвтрүүлэг өмнө бэлдэжсэн юм чинь тэр тухай мэдлэг бас алга болсон байна шүү дээ. Тэгээд ингэсэн чи ерөөсөө л янз бүрийн юм унших гэл ингээл интернет руу орохоор л 2 сая төгрөгийг сар болгон зарж ээж энэ хүмүүс амьд явж байна гэж ингэж байгаа. Тэгэхээр одоо хоёулаа мөнгөний асуудлыг ямар нэг байдлаар шийдэх гээд оролдож байна. Гэтэл яагаад өнөөдөр бид нар энийг баяртай мэдээгээд дэлхий тэр чигээр энэ зүгээр л нэг тийм ороод нэг массаж хийлгдэг үсттэй хүн нурууч хилээдэн ороод массаж хийлгэж гэдэг шиг болцсон байж хат нь бид нар өнөөдөр энэ болтол яагаад ингэж яасангүй вэ? Энэ их урт түүх болно л доо. Тэгээд би бол энэ бөөрийн эмчийн мэрэгчлэр одоо 36 жил ажиллаж байна. За энэ хугацаанд мэдээж 80 онд би төгсж ирэл улсын 1-р төвийн энэ бөөрийн тасагт орохдоо тэгэл диализын одоо аппарат
дээр ажиллаж бас ингээд хамтраал ирж исэн. Ер нь манай Монгол улсад диализын энэ аль буус хөгжиж 40 жил болж байгаа шүү дээ. Энэ жил одоо 40 дэх жилээ ингэж яаж байгаа 2 машинаас эхэлсэн одоо бол тэгээд ингэж явж байна. За энэ үед бол үргэлжил аппаратын дутагдaltaй байсан. Эхний дээр 2 машинтай байхад 4 машинтай байхад бид нар бол ерөөсөө энэ хүмүүсийг зүгээр л алддаг байсан. Тэгэл одоо яалтчгүй одоо өвчин төгсгөл болж ял гэсэн тийм югаар алддаг л байсан. Тэгээд дараа нь машиныхаа одоо тоог нэмээ энэ хүмүүсийг амьдруулъя гэсэн энэ юм бол тасралтгүй үргэлжилж явж исэн. Тэгээд 90 оны одоо тэр их хямралын үеэр тэр их чинь одоо бас л өвчтнүүдэд маань тоногд хөрөмж нь олдохгүй би бас хэдэн өвчтнүүд агуулаад бүр засгийн газрын энэ хөдөлмөрчдийг хүлээж авах байранд бүртгүүлээл одоо бидэнд ийм хүндрэл байна гэл ингээ явжсэн. Дараа нь үе үеийн одоо нэгдүгээр эмнэлгийн удирдлагууд дараа нар манай эрүүл мэндийн яамд одоо болон засгийн газарт бол энэ талаар ерөөсөө энэ тусламжийг сайжруулаач. Дэлхийд ийм өвчтөй хүн өнөөдөр одоо энэ цаг үед одоо өөх талаар огт бодохгүйгээр ингээд амьдралаа залгуулад явж байхад Монголд л одоо энэ хүмүүс амин ам дээр тулж гадал тэгэл одоо өгсөхийн хооронд ингээд яваад ах юм а гэсэн юм бид нар их олон жил ярьж исэн. Засгийн газар бол мөнгөтэй үеч байсан тий одоо их хангалуун сайхан үеч байсан. Тэгээд асуудлыг шийдэж өгдөггүй байсан юм. Харин одоо энэ засгийн газрын үед би одоо энэ мэрэгжлийн эмч хүн сайд болоод ирэхэд энэ асуудлыг бол их соргог ярахаа үзэж хаана нь хамгийн одоо яаралтай тусламж хэрэгтэй олон хүний амьнасыг авч болох уу гэсэн энэ одоо юу одоо бидний саналыг бол их мэрэгжлийн үүднээс их сайн хүлээж аваад тэгээд энэ асуудлыг ямар нэгэн хэмжээгээр шийдэж байгаа юм. Энэ бол бас биднэрт их баяртай хүлээж авч байгаа. Бид нар манай өвчтнүүд бол манай мэрэгжлийн хүмүүс бол энийг их талархаж хүлээж авч байгаа. Гэхдээ энэ маань төгс шийдвэр биш л те. Гэхдээ бас одоо харин тэр хоёулаа төгс шийдвэрлөө яаж очих вэ гэдэг талаар ямар нэгэн байдлаар гээд та хэдийгээр баяртай байгаагаа илэрхийлж байгаа ч ямар нэгэн байдлаар шийдлээ гэж ярьлаа. Би бас тийм сэтгэл үүдмөр мэдээнүү сонсч байсан л да. Одоо ингээд Монголд байгаа өвчтнүүд ингээл ажиллаа хийгээл яг тэр өдрөө ингээл очиод ингэх гэхлээр 7 хоногт 3 орох хэвээр хүмүүс чаддаггүй. Тэгэхдээ эмнэлгүүд бол одоо олон хүн байлгахын тулд ядаж хахын тулд 7 хоногт 1 ч юм уу 2 ч юм уу энэ нь сүүлдээ нөгөө хүмүүс нь за 7 хоногт 3 ордог болохын тулд одоо баг би одоо муухагаар хэлэх юм бол те одоо би бүр хүндэгцэн баг одоо талигач болчвол баг аппаратанд орохоор ч юм шиг хүний дотор тийм бодол хүртэл төрдөг гэж надад хүн ярьсан байхгүй юу. Энэ үнэн үү? Тийм болтлоо заримдаа тийм ороод байгаа юм шиг мөртлөөсөө дутагдaltaй л байгаад байна шүү дээ тий. Энэ бол юм учиртай юм л да. Энэ аппарат ажиллаад байвал энэ аппаратанд нэг орсон хүн одоо манай нэгдүгээр эмнэлэгч нь одоо хамгийн урт насалж байгаа хүмүүс чинь энэ аппаратаар 20 жил хүртэл наслсан хүмүүс зөндөө байна. 10 жил тэгэл 7-8 жил наслж байгаа хүмүүс байна. Өөрөөр хэлбэл аппаратанд ороод аппаратанда дасан зогцчиход өөрийнхөө бөөрийг энэ аппаратаар орлуулад ингээд яваад байгаа хүн бол тэр аппаратнаас одоо сална ч гэдэг юм уу одоо эмчлэгдэж эдгэрээд энэ аппаратнаас одоо холдоод явна гэдэг бол ойлголт байхгүй. Тийм учраас хэрвээ тэр аппаратанд орсон л бол одоо дорж өнөдөр орсон бол дорж тэр нэг одоо хэдэн жил байдэ 20 25 жил 30 жил амьдралаа аппаратанд орно. Тэр мест бол дорж их. Тэр зайвал гээд ирэхээр чинь шинэ хүмүүс орох орон зай байхгүй болоод ирж байгаа. Хүмүүс нэмэгдээд байгаа. Үндсэндээ бөөрийн дутагдал бол одоо бол нэг хэсэг нэлээд их нэмэгдсэн л дээ манад. Энэ нь бол урд жилүүдэд бид нар 90 оноос хойш нэг эрүүл мэндийн бодлого алдагдсан юм аа үнэхээр. Хүнээ эрүүл байлгах гэдэг тэр бодлого нь алдагдчихаа. Тэгэл зүгээр л нэг гал унтрах маягаар энэ дулаан бурхан гарлаа л гэвэл тэрлөө тэнд нэг тийм өвчин гарлаа л гэвэл тэрлөө анхаарал хандуулж исэн болохоос биш бүр бидний одоо хүүхэд байх үед сургууль болгон шүдний эмчтэй байсан тийм. Бидний хоолоо өвдөхөд бол тэр тусламжийг одоо өрхийн эмнэлэг эмчнэр аягүй сайн үзүүлждэг байсан. Энэ юм маань байхгүй болоод. Ерөөсөө энэ бөөрийн өвчин бол одоо шүд хоолоо хоёроос эхэлдэг гэж би их удаан олон жил ярьж байгаа. Хүүхдүүдийн маань шүдэрүүл байх юм бол энэ бөөрийн өвчнийг ингэж одоо залуудаа бөөрийн дутагдалд орох энэ явдал бол тодорхой хэмжээгээр буурна. Тэгэхээр та 90 оног дурддаг нь ямар учиртай? Энэ одоо шилжилтийн үед гэдэг юм уу та энэ үеэс хойш шүдэнд хүмүүс анхаарахаа байсан гэж юу? За шүдэнд анхаарахаа болсон
байж болох юм нэг талаар. Нөгөө талаар төр засгаас ерөөсөө энэ улс үндэстнээ хүүхэд наснаас нь эрүүл байлгуул, ингүүл эрүүл байна. Ингүүл бид нар эрүүл одоо чирэг ийм одоо популяцтай болно гэдэг энэ бодлого нь алдагдаа. Зүгээр л одоо юу гэдгийг байгаа юм, би бол энийг бас жоохон шүүмжлэлттэй ханддаг юм а. Зүгээр улс төрчид гээл тэгдгийн, улс төрийн албан тушаал гээл тэгдгийн манай яамыг эрүүл мэндийн гэдэг юг бас нэг энэ эрүүл мэндийн талаар нь бас мэдлэгтэй, тэгээд мэрэгжлийн дүү иймэрхүү хүмүүсээр бодлогоо чиглүүлж удирдуулж явахгүй бол ингээд тэр зовлонгийг бид нар 15-20 жилийн дараагаар, олон жилийн дараагаар л ингэж үзэн штэ тий. Одоо ч гэсэн бас л энэ бодлого зөв сайн явах юм бол бид нар C вирусээс хурдан сална, энэ бөөрийн дутагдлаа шийдэж чадна гэх мэт бусад орнуудын хүмүүстэй адилхан л хэмжээнд л амьдраад байна л да. Бусад орнууд гэснээс би бас тантай ярилцж байхдаа ч бас хальтуулт сонссон, өөр хүмүүсээс сонсч ирсэн. Одоо манайд сая энэ зунч АСЕАН боллоо шүү дээ тийм ээ. Тэгээд манай эмч нар тэр түнхийн солиод явуулдаа л гэдэг шиг энэ ингээл томоохон хуралд ирсэн зарим хүмүүс ийм бөөрийн дутагдaltaй тэгээд тэд өдөр бөөрийн аппаратанд орох ёстой гэд тэрийгэ захиалгаа өгөөд хурцрээд энэ нэгдүгээр эмнэлэгт орчоор явцдаг гэжсэн байхгүй юу? Тий. Энэ бол яг нөгөө тэр хүмүүс ер нь бөөрийн энэ аппаратаар эмчлэгдэж байгаа энэ хүмүүс бол амьдралын чадвар, амьдралын чанар нь бол яг л одоо бид нартай адилхан ийм л явж явах ёстой юм байна. Тэгвэл энэ яах вэ гэхээр 7 хоногт 3 удаа 4 цагаар ингэж цусаа шүүлгэж тэр хорыг шүүлгээд байх юм бол тэр хүмүүс бол биднээс ялгаагүй ажиллаа хийгээд амьдралаа зохицуулаад ингээл явдаг. Гадаад орнуудад энэ тусламж бол бас өндөр хэмжээнд л байгаа л да. Тийм учраас тэр хүмүүс бол одоо дааж бүр манай хойд хөршид хүртэл ерөнхийлөгч нь аппаратын тусламжтайгаар амьдрал. Тэгэл одоо бас улс орны удирдал ингээл явж исэн одоо цөөхөн хугацааны одоо олон ерөнхийлөгч солигдож явах үед тэд нарыг нэг нь бол бас тийм л байсан шүү дээ. Хин юм бэ? Андропо. За сони тэстэ сонсоог юм байна. Бүрний тусгалттай байсан. Тэгээд тэрэн шиг адилхан энэ олон улсын хуралд ирж байгаа хүмүүс Монгол руу явна, 7 хоног явна. Тэгтэл тэр хүмүүс тэндээ програмны диализд ордог. 7 хоногт Монголд очиод 3 удаа тэтгэх өдөр энэ хүн энэ диализтай шүү гэж бид намайг диализ дээр ажилладаг байхад тийм одоо нэг бас нэг нэгээр харах хүн ирээл тэгэл бид нар местийг гаргаж бэлдээл нөгөө хүн хуралдаа яваал илтгэлээ тавиал манай дээр диализд орчоол тэгэл буцаал явчихж ирсэн гэх мэтийн. Хөгжилтэй орнуудад бол диализын аппарат бол айгуу сайн амралтынх нь газар дээр далайн ирэг дээр байж лээдэг бүрний дутагдaltaй хүмүүс бол тэр очиод амрах техник нь бол асуудал биш болчихсон байгаа. Гэхдээ манад ийм болох байхаа, ийм юм их л тавигдаж гин гэж би бас. За тий. За ийм болохын тухайд л одоо хоёулаа ярианыхаа гол хэсэг рүү орж ийн гэж бодож байна. Төрөөс ингээд хүн ам өсөхийн хэрээр эднэр ингээд байгаа л байна. Хөгжилтэй оронд ч байгаа л юм чинь байгаа л байна. Хэдийгээр бид нар бүгдээрээ урьдчилан сэргийлэх ёстой, хүүхдийнхээ шүдийг анхаарах ёстой гэж байгаа боловч өвчин гэдэг айхтар шүү дээ тий. Төрөөс ингээл даагаад ах уу? Энийг юу яаж шийдэх ёстой юм бэ? Гол углуурга нь хаана яг яаж шийдээд байгаа юм? За бид нар бол одоо ингээд өөрсдөө шийдэх гэ тэгүүлч дээр юм уу, өнгөлч дээр юм уу гэд ингээд нөгөө туршлага хийгээд яваад байх нь одоо утгагүй шүү дээ. Яг тэгвэл энэ олон одоо орнууд байна. Гадаадын энэ бид нар одоо туршлагыг нь аваад ингээд бэлэн энэ дээр буулгаад ирж байгаа энэ орнуудын хөгжил дэвшил, энэ орнуудын зохицуулж байгаа юмар л одоо явбал зөв зүйтэй гэдэг нь батлагдсан тийм юмар бид нар явж байгаа. Ихэнх орнууд бол энэ дээр эрүүл мэндийн даатгал гэдэг зүйлдээ диализын эмчилгээг хамруулсан байдаг. Зарим нь бол хувьчлаад хамруулсан байдаг. Жишээ нь Япон гэхэд чинь одоо диализын эмчилгээний 80% нь одоо эрүүл мэндийн даатгаланд даадаг. 20% нь хувь хүн өөрөө одоо төлөөд явдаг. Энэ бол яг манад бас байгаа шүү дээ. Хүн эмнэлэг твтгтээ 90% нь одоо эрүүл мэндийн даатгалд дагаад 10% нь одоо клиникийн том эмнэлэг твт 10% нь хүн өөрөө төлдөг шүү дээ. Яг энэнтэй адилхан тэгээд төлөөд явдаг гэх мэтийн ингээд янз бүрээр зохицуулагдсан юмуд байдаг. Хэрв диализын энэ эмчилгээг эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлдэг болоод ирэх юм бол энэ яг өөрийнхөө хэрэгцээгээр л одоо өсөж, тэлж, буурч ингэж л явна. Диализ одоо хийгдэх хэрэгтэй шаардлагатай хүмүүс байгаад байвал хувийн ч бай, хувьсгалын ч бай эрүүл мэндийн даатгалаас санхүүж идэх юм бол тэр одоо үйлчлэгийн оршин тогтноод л байна. Хэнд нь хэрэгтэй байна вэ? Аппаратаар нэмээл тавиал байна. Хэрвээ хэрэггүй болчоод хүмүүс нь диализын аппаратаар одоо
аппаратанд ороод илүү хүн байхгүй бол тэрийг нэмэх шаардлагагүй болчих шүү дээ. Тэгэхээр энийг бол эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлээд байх юм бол энэ юм өөрөө ингээд зах зээлийн хуулиар ингээд хэрэгцээгээ бол бүрэн хангаад явах юм байгаа юм л да цаашдаа. Тэгээ харин явах юм байгаа юм л да чухамдаа. Би ягаад ингэж таны энэ үгийг давтаад хэлчих вэ гэхдээ зэрэг өнөөдөр чинь энэ эрүүл мэндийн даатгалын одоо бас л миний сонссон мэдээлэл шүү дээ. Өнөө худлыг мэдэхгүй танаас асуух гэж байгаа учир гэвэл эрүүл мэндийн даатгалаас ерөнхийдөө бол одоо бол бараг 5 орчим тэрбум төгрөг үлддэг гэж байгаа байхгүй юу? Тэгээ тэр маань одоо цалин цуух болоод яваад байна уу, тэтгэр болчоод яваад байна уу? Тэрийг бол одоо бид нар мэдэхгүй. Энэ тухай яриад л байдаг. Гэтэл яг тэрийг очиод эрүүл мэндийн даатгалын мөнгө тэр яг иймэрхүү үйлчлэгэнд очиж нэг гэдэг шалгадаг юм байхгүй. Та энэ талаар мэдээлэлтэй байна уу? Үгүй яхаа бас иймэрхүү юунууд байдгаа. Зүгээр эмнэлэг удирдах явхад тэгэл эрүүл мэндийн одоо яамны төвшөнд яригдж байхад бид нар нийгмийн даатгалыг эрүүл мэндийн даатгал хоёрыг ингэ тусдан байлгая. Яагаад гэвэл эрүүл мэндийн даатгалд ирж байгаа энэ одоо хүмүүсээс авч байгаа энэ мөнгийг эрүүл мэндэд нь салбарт нь чиглүүлье. Тэг салбараа хөгжүүлэх хүндээч тусуулъя. Тэр үнэтэй эмчилгээнүүд авч байгаа гэсэн энэ эрүүл мэндийн даатгалаар шийдье гэсэн энэ асуудлыг хөндөж ярьж байсан. Тэгтээ шийдэгддэггүй юм байна лээ. Тэгээд шийдэгдэх боломжгүй байдгийн болоо да цаанаа. Гэж л би одоо та нэг цааш нь ярихыг хүсэхгүй байна. Би ойлголоо тий. Тэгвэл одоо та сая ингээд хэрвээ эрүүл мэндийн даатгалаар шийдээд ирэх юм бол тэр олон диализын аппарат байхгүй тэрийг аваад ах шаардлагагүй гэж хэлчихлээ шүү дээ. Сая энэ шийдвэр байна. Хувь хувьсгалын ялгаагүй бүх эмнэлэгт диализын аппаратын орж байгаа тэр зардал одоо миний сонсноор бол 140 мянган юм шиг байна шүү дээ. Бараг 100 зарим газар 170 80 мянга ч юм уу гэд бодохоор тэр мөн тодорхой хэмжээний тэр мөнгийг төрөөс дагаад эхэлнэ гэх тэгэхээр одоо нөгөө юуны мөнгө гэдэг үлээд нөгөө цэцэрлэг хувийн цэцэрлэгийн юу гээл тэгэхээр хувийн эмнэлэгт орны хоногийн мөнгө гэл өгдөг гэдэг шиг нэх олон бүр тэр мөнгийг авахын тулд диализын аппаратыг ажиллуулж байгаа гэдгийнхаа тулд манайхан чи бас нэг хошуурдаг тал биш үү дээ. Тийм тал байх уу? Энэ бол бас арайч тэгж бодож болохгүй л дээ. Яагаад гэвэл диализын аппарат гэдэг маань бөөрийн дутагдaltaй өвчтнүүд байж тэрэнд үйлчлэгээ үзүүл тэрнийхээ эмчилгээ хийж байж л сая ажиллана. Тийхгүй зүгээр нэг хүн одоо тэндээс мөнгө авахын тулд бараг бөөрийн дутагдaltaгүй хүнийг аппаратанд оруулж байгаа нэр зүгээд нэг юм процедур хийчээ тэгээд тэр мөнгийг авъя гэдэг энэ бол байж болохгүй. Яагаад гэвэл энэ эмчилгээ бол өөрөө айгүй хүнд эмчилгээ. Маш их тийм судасны дооступ гаргана, хагалгаанд орно. Одоо 2 судсаа холбуулна, дараа нь 4 цагийн турш бүх цус нь одоо гарч тэр аппаратаар эргэлдэж тэрэн дотор осмосын хуулиар цэвэрлэгдэх ажиллагаа явдаг. Тэгэхээр энэ бол үнэхээр л одоо хүндээ яг тэгвэл сайн талаас нь асууя. Би муухай хардж асуусан байх. Сайн талаас нь асууя. Тэгвэл энэ саяын шийдвэр одоо таны ярьж байгаагаар бол сая 900 мянган одоо хүндээ 300 байх юм бол одоо хангалттай гэж та хэлсэн шүү дээ түрүү. Тэгвэл одоо 160 нь яг энэ шийдвэрийн үр дүн болоод түргэн орж ирэх үү? Яг энэ бол бас юу талдаа. Гэхдээ энэ шийдвэр гарч ийн гэдэг бол айгүй том алхам. Энэ бол ерөөсөө бид нарын тэр олон жилийн одоо бараг 20 30 жилийн одоо юу гэдэг юм байгаа юм өрөөдөл гэдэг юм да. Сая бол ерөөсөө л энэний өмнө энэ шийдвэрийн өмнө чинь улсын эмнэлгүүд болох одоо том 1 3 2 тэгээд энэ одоо бүсийн онцлогын эмчилгээний төвүүд дээр нэг 2 аппарат тавигдж байгаа. Эднэрийг л одоо төсвөөс даахаар санхүүжүүлэхээр ингэж явсан байсан. Тэгээ энэ маань одоо хэрэгцээгээ ерөөсөө хангахгүй хүмүүс бол ерөөсөө л одоо өглөө хатлаа одоо өгөж байна гэл тэгээ зарим нь ч өгдөг ингээл явдаг байсан. Хувийн эмнэлгүүд диализа хийдэг. Гэхдээ тэд нар бол яалтчгүй нэг удаагийн диализын 140-180 мянган төгрөг авахаас өөр аргагүй байдаг зардал нь тийм юм чинь. За тэгэхээр одоо энийг энэ хувьд байгаа машинуудаа нийлүүлээд энэ 140 аппаратыг өнөөдөр 140 гаруул байна л да. Одоо энэс олонч байгаа ах би бас тэгж бодож байна. Тэгээд энэ аппаратуудын эмчилгээнийхэн зардлыг төрөөс өгөө гэдэг бол ямар ч байсан бид нар санхүүжилттэй болчихж байгаа юм.
Тэгээ энэ санхүүжилттэй болсон одоо энэ аппарат оног төхөөрөмжүүдээ бүгдийг нийлүүлээд нэг юм уу 2 3 том төв болгоод тэрэн дотор жижиг төвүүдэд ажиллаж байх тэр одоо эмнэлгийн ажилтнууд, инженер техникийн ажилтнуудынхаа тоог тэр нэг дээр нь төвлөрүүлж цөөрүүлээд гэх мэтийг энэ санхүүжилт эрдсэн тохиолдолд дотор нь бас хийгээд тэгээд олон хүнийг хүртээлтэй болгох гэх мэтийн юмнууд бол байгаа. Энийг бол бас цаашдаа хийх байх гэж бодож байна энэ засгийн газар. Тэгээд энэ ямар ч хэсэн нэг хэсэгтээ энэгээр бол бас гайгүй хангагдчих байх. Тэгтээ өсөн нэмэгдэх хэрээр жилээс жилд тэгэл яг нэг л юм эхлэнэ гэдэг бол аюу том юм байна. Гэтэ эхлэхийн тулд энэ чинь бараг 50% нь хийгдчихлээ. Эхлээд авцсан байхад цаашаа хөгжих бол амархан л гэж бид нар үзэж байна л да. Нэгэнд энд төсөв мөнгө зарцуулаад эхэлсэн байхад дараа нь нэмээд тийч хэрэгтэй боллоо шүү гэдэг ингээд төлөвлөгдөөд цаашаа яваад өгөхд бас л оргуудор бол бас сайн л өөрчсөн 1 сарын 1-ээс чинь 1 сарын 1-ний хүртэл бол энэ хүмүүс ямар ч байсан эмчилгээгээ тийм хувийнхаа одоо мөнгөөр хийж тэгжл одоо нэг амьдралаа залгуулахгүй бол энэ хүмүүс 1 сар хүртэл 2 3 сар аппаратгүйгээр тисгэд хэцүү, тисэхгүй ч хүмүүс олон байгаа. Тэгэхээр энэ хүмүүс бол тэр болтол орж л байх хэрэгтэй. Тэгээ одоо бид нар заримдаа ч одоо тэр хүний зовлон өөр дээрээ мэдэрдэггүй шүү дээ. Одоо үнэхээр одоо тэр ингээл галчгнууд харахаар л ерөөсөө орон гэр ах トゥ амраг садан хав ойрхон бүгдийнх нь тийм үнэхээр жишээнүүд та харж байна. Энэ бол яг юу юм л да бид нар ч юм харсаар байтал тэгээд ах トゥ арал төрөл юм уу эсвэл одоо өөр хүүхдээ аав ээжигээ ингээд алдъя гэж бодохгүй шүү дээ. Тэгээд өшөө дээрээс нь хэдэн төгрөг зараад энийг амьдруулад авах боломж нь байна гэлээвэл хүмүүс бол эхлээд яг байгаагаа зардаг, дараагаар нь бүр ах トゥ гэрээ нийлж ягаад зардаг. Тэгээд дараа нь орон байраа хүртэл одоо ягаад байраа зараад гэрт амьдраад ингэж байгаа хүмүүс бол байгаа шүү дээ. Манай диализд одоо ингээд орохыг хүлээгээд очр аваа тэгээд өдрийнхөө одоо тэр 7 хоногт 2 юм уу 1 удаа ороод явж байгаа юм хүмүүс бол байгаа. Тэгтээ энэ хүмүүст маань одоо бас нэг гэрлэгээтэй юм чинь юу гэхээр одоо 3 ороход чинь мөнгө чинь улсаас даадаг боллоо гэж. Тэгэхээр түрүүн өөрөө бас хэлжсэн диализын машинд одоо 7 хоногт 3 удаа тэгээд нэг орохдоо 4 цагаар заавал ингэж орж байж хүн одоо хангалттай сайн амжилтлагдах ёстой. Гэтэл яагаад өнөөдөр одоо 7 хоногт 2 орж ийн, 1 орж ийн. Тэгээд 1 орж байгаа хүн маань яах вэ гэхээр ердөөсөө нэг орноосоо босоод нэг амтайгаа л байгаа. Өөрөөр хэлбэл амийн нэг 50 туучихгүй хүн шиг бусад хүндрэлүүд нь амьдралын чанар гэж тэрэн дээр ярих юм байхгүй. Энэ бол мөн л нэг аппаратын хөрөлцөөг өгөөс л болж байгаа нэгдүгээр. Хоёрдугаар бас тэр аппаратанд ороход тэр үнэ мөнгөний асуудлаас болж байгаа. Урдны одоо юу гэдгийг байгаа юм да одоо нэг 5-7 жилийн өмнө бөөрийн дутагдлалд орж исэн хүмүүс азтаач гэдэг юм уу хаашаа ч юм одоо яагаад гэвэл тэр местиг эзэлчихсэн энэ үнэгүй байдаг энэ улсын эмнэлгүүдийн аппаратыг дүүргэсэн байгаа. Энэ хүмүүс бол энэгээр амьдраад яваад байгаа учраас энэ аппарат бол зай гарна гэдэг юм бол одоо бараг байхгүй. Ямар тохиолдолд гарах вэ гэхээр одоо бөөр шилжүүлэн суулгуулж байж энэ хүмүүс тэр хүний одоо нэг хүний зай гарна дараагийн хүн орно гэдэг ийм л юм болдог л доо. За одоо хоёулаа бөөр шилжүүлэн суулгахын тухай сая бас хэдхэн өдрийн өмнө мэдээллийн хөтөлбөрөөр гарвуу тусдаа нэвтрүүлэг гарвуу манад энэ нөгөө эргэтэн шилжүүлэн суулгахын тухай дээр одоо цогцоос гэдэг юм яг юу гэж хэлдэм бэ би буруу хэлж магадгүй гэдэг их болгоомжлоод энэ тэр тухай хууль эрх зүйн юм байхгүй тухай бас их ярьжсэн л та. Одоо манад чинь амжилттай хийгдсэн хагалгааны дараагаар сайн сайхан амьдраад явж байгаа хүмүүс олон байгаа тухай жишээ байна шүү дээ. Одоо за энэ диализын аппаратанд ороод амьдарч явах нэг нь. Хоёр дахь нь бөөр шилжүүл. Энэ бөөр шилжүүлсэн суулгаад явж байгаа энэ жишээ хэр одоо энэ юу гэдэг нь бас харьцуулахад ямар байгаа бол. За бөөрийн дутагдал гэдэг энэ байдалд орсон хүмүүс тийм энэ одоо өвчтэй хүмүүс болсон хүмүүс тэр бөөрн өвдсөн бөөрний өвчнөө анхдагч нь цаахрын өвчнөө гэдэг нь үл хамааран даралтуу гэдэг нь үл хамааран хоёр бөөрийг одоо орлох эмчилгээнд ордог. Орлох эмчилгээ бол нэгдүгээр гемодиализ гэж байдаг. Энэ нь бол нэг аппаратаар. Нэг нь хэвлийн диализ гэж байдаг. Энэ нь бол бас арай өөр
хэдхэн жилийн өмнөөс хийж эхэлсэн юм аа да манайд. Тэгсэн. Тэг хэвлийн диализыг бол тэгж эхэлсэн. За нөгөөх нь бол бөөр шилжүүлэн суулгах. Ийм одоо 3 янзаар энэ хүмүүс амьдралаа уртцгаад явж болно. Бөөр шилжүүлэн суулгах энэ бол мэдээж одоо хүмүүс боддсон юм л да, ингээд нэг өөрийнх нь бөөрийг авч яйчаа дараа нь өөр бөөрд оронд нь тавьчихдаг гэх юм биш. Өөрийнх нь нөгөө хуучин ажиллахгүй байсан бөөр нь байна. 3 дахь бөөрийг авч тэр хүнд одоо судас шөрмөстэй залгаж ингэж тавьдаг. Тэгвчлэн одоо энэ цавныхын тэмдэл тавьдаг л да. Тэгээд энэ маань одоо бас түүхэн гэх юм бол дэлхийн түүх бол олон жил болсон бөөр шилжүүлэн суулгуулсан хүний дундаж одоо амьдралын хугацаа бол 30 тэрнээс дээш жилээр яригддаг болсон. Нэг шилжүүлээ суулгачлаа бөөр хохорчлоо 10-15 жилийн дараа дахиад бөөр шилжүүлэн суулгана гэл ингээл энэ хүмүүс чинь амьдраад яваад байдаг. Манай Монголд бол хамгийн одоо бөөр шилжүүлэн суулгаад их удаж байгаа хүмүүс бол байгаа. Тэр нь юу гэхээр манад энэ эмчилгээ эхлэхээс өмнө Хятадд очиж бөөр шилжүүл суулгадаг байсан. Тэгээд энэ хүмүүс бол одоо бас л одоо 15-20 жил амьдарч байгаа хүмүүс бол бас байгаа. За бөөр шилжүүлэн суулгахад нэг одоо асуудал нь яагаад одоо манад өөрсдөө бөөр шилжүүлээ суулгачдаг болчихсон. Энэний өртөг зардал нь бас л одоо улсаас шийдэж өгөөд их сайхан болж байгаа шүү дээ. Бага зардлаар одоо хүнээс гарах мөнгө нь бол бага байгаа. Тэгээд яагаад энэ юм зогсонг байгаад байгаа юм бэ гэхээр чинь зэрэгэл тэр нөгөө донорын бөөр гэдэг юм нь олдцсон хувьд гэдэг дээр орчиж байгаа. За тэгэхээр энэ дээр нэг нь бол амьд донороос гэж яддаг. Тэр нь юу гэхээр ах トゥ хамаатан саданд хэн нэгэн хүн өөрийн сайн дураар бөөрөө нөгөө хүндээ бэлэглэх өгөх. Энэ бол манай донор хуулиар зохицуулагдсан байдаг. Зарна гэж бол юмыг бол эхнээс нь байлгаж болохгүй. Манай одоо энэ бөөр шилжүүлэн суулгахын одоо багш нар профессорууд англиуд одоо бусад гадны профессорууд энэ дээр маш их анхаараараа та нар энийг л маш хатуу хийд юм шүү л гэж хэлжсэн. Манайх бол энийг ингээ хийгээ явж байгаа. Нөгөөх нь амьд донороос гадна кадавр буюу тэр цогцсноос гэж байгаа. Тархины үхэл гэж энэ үед одоо сайн онцлогдох ёстой. За ихэвчлэн энэ бол одоо ослууд ямар нэгэн гинтийн ийм одоо ослууд байдаг. Тэр хүн бол эрүүл явж исэн. Тархил үхэх юм бол тэр хүн өөр бусад одоо юугийн ч орлуулад тэр хүн дахиж хүн болдоггүй л дээ. Тэр үнэхээр энэ хүний тархин үхжээ гэдгийг олон шинжилгээгээр олон эмч нарын багаар ингэж нотлоод гаргаад ирсний дараагаар тэр хүний бусад үлдсэн эргэтнүүд нь өөрөөр хэлбэл 2 бөөр нь манад бол илгэн. Энэ 3 эргэтэн бол 3 хүний аймыг аваад явчихна. Тэгэхээр нэг хүнээс 2 бөөр гарахад тэр нь 2 хүний аймыг авна. Аварна тий. Амийг одоо тэтгэн аварна гэсэн үг. Тэгэхээр энэ цогцсны донорын асуудлыг нэлээд одоо төлхөөд одоо тавьж их сурталчилж байж бас бид нар дээр ийм тохиолдлууд гардаг л да. Тархины үхэл онцлогддог. Одоо энэ том эмнэлгүүдийн схемээр онцлогдоод ирдэг. Тэгээд одоо энэ хүний ийм юм энэ хідэн хүний одоо амийг аваад цаашаа ингэж явах нь шүү дээ. Хүнд буян болооч ихэд хүмүүсийн сэтгэл зүй бэлэн биш учраас ах トゥ арал төрөл нь бол нөгөө хүнийг одоо амьсгалаад ингэж байж яхад нь хэдийн ухаангүй ч гэсэн одоо эртнийг навыг гэхэд зөвшөөрөл жоохон тиймэрхүү байдаг. Тэгээ энийг бол өвшөө цаашаа сайн сурталчлаад тэгээд энийг бол хөгжүүлэх ёстой. Тийм сэтгэлгээний өөрчлөлтийн тухай тийм жоохон барьер байгаа. Энийг бол яг л ийм байд юм шүү хүмүүсээ гэдгийг сайн ойлгуулж байж тэгээд нэгэнт одоо өнгөрч байгаа тэр цогцсноос энэ бол цогцос болцсон үед нь ярьж байгаа шүү дээ. Одоо 2 бөөрийг наваад шилжүүлээд тэг 2 хүний амийг аваад одоо л энэ нэг аппаратанд орох гэж байгаа юм орж байгаа энэ хүмүүсийн амьдралыг аваад явна гэдэг бол бас дэлхийн нийтээр хийж л байгаа ажил. За нэвтрүүлгийн маань цаг нэг тийм их нарийн юм шиг мөртлөөсөө битээр бол бас хэрэгтэй хүмүүст хэрэгтэй мэдээлэл өгсөн бахаа гэж бодож байна. Төгсгөлд нь би бас яг тэр өнгөн дээр дуусгая гэж бодоод байна л да. Бид нар нэгэнт өвдсөн хүмүүсийн эмчлэх аргын тухай өөрөө хэлэх юм бол бөөрөө аппаратаар орлуулад амьд он удаан жил амьдраад явах тухай боломжийн тухай ярьлаа. Энэ бүхнээс урьдчилан сэргийлээд одоо сая дөнгөж сэтгэлгээний өөрчлөлтийн тухай ярьлаа шүү дээ. Монголчууд нэг тийм хинэггүй, хээгүй гэдгээрээ ингэж яваад байдаг. Та эмч хүний хувьд яг энэ өвчин дээр олон жил ажилласан хүний хувьд одоо за мэдээж хэрэг тэр хүүхдүүдийн шүдний өвчлөлтөөс хоолой өвчлөс гэхээс гадна юуг анхаармаар юм бэ? Бид нар юуг ингээд ортоос орхиод мартаад эсвэл анзаарахгүй яваад байна. За
Энэ бол ер нь нийгмийн эрүүл мэндийн боловсролыг их дээшлүүлэх, хүн болгон энэ одоо эрүүл байхын тулд яах ёстой вэ гэдэг энэ хамгийн анхны мэдгэдэгтүүнүүдийг их сайн өөрсдөө ч гэсэн одоо тэр мэдээллийн сувгуудаараа ингэж ирж хайж олох хэрэгтэй. Нэгдүгээр, хоёрдугаар бас нийгмийн эрүүл мэндийг одоо сахин хамгаалж явах хэрэгтэй. Үүрэгтэй манай өрхийн эмнэлгүүдийн үйл ажиллагаа бас их сайн байх хэрэгтэй. За хүмүүст хандаад хэлэхэд ерөөс даралт ихтэй шүү би гэд энийг орхиж хайж ингэж нөгөө явж болдоггүй юм шүү. Даралт ихтэй даралт ихтэх энэ өвчин бол яг генийн одоо 90% нь бол генийн гаралтай байж гэн бусад одоо нэг 10% нь бол янз бүрийн өвчнөөс болж ийн л да. Энэ генийн гаралтай гэдэг юм бол удам намжаад явна гэсэн. Гэхдээ энэ хүмүүс одоо их сайхан эмүүд гараад ирсэн байгаа. Өдөрт нэг л удаа уудаг. Тэгэхээр энэ артерийн даралт гэдэг юм бол битгий хамаагүй ингэж орхиоч. Зүгээрээ минийх нэг 100 талтаа л байдаг. Бүр ингэ сурцсан юм а гэд ярьж идэг. Хүн болгон бараг тэгж ярьж. Ямар ч одоо хүний бие организм гэдэг юм 170 гэдэг даралтанд суран зохицно гэж юм байдаггүй. Тэгтэл 170 гэдэг даралт өөрийнхөө хийх ёстой муу юмыг цаана хийгээл бөөрийг нь идээл, зүрхийг нь идээл, тэднийг одоо жижигрүүлэл хатууруулаад ингээл явж байдаг. Тэгэхээр өнөөдөр танд зовөр байхгүй боловч 3 жилийн дараа, 5 жилийн дараа бөөр чинь байхгүй болно шүү. Энэ дээр та их мэдлэгтэй хандаж энэ даралтынхаа эмийг одоо тогтмол сайн ууж бай. Мэдлэгтэйгээр ууж бай. Мэдлэгтэйгээр ууж бай. Тийм эмчит үзүүлж даралт юуны шалтгаантай вэ гэдгээс нь болоод өдөрт ганц эмээр эмч тогтоод яваад байдаг. Тэр эмчилгээг хийж бай. Нөгөө талаас нь бас л одоо манайхны хэлгээд чи сахартай юу? Би сахартай гэдэг нэг юм байдаг шүү дээ. Тийм үү сахартай яадаг ч юм уу зүгээр ингээл явж идэв. Сахар гэдэг энэ өвчин чинь бас л өнөөдөр зүгээр л явуулж идэг боловч нэгэнт сахарын хүндрэл гараад ирчтэй танд. Гэх юм бол тэр нүд сохрох байсан бол тэр эргэлт буцалдаг. Тийшээгээл явна. Бөөрний та одоо сахарын хүндрэл бөөрөнд чинь гараад ирчихжээ л гэвэл бөөрний чинь 40-50% нь байхгүй болцсон байна. Үлдсэн жоохон бөөрөн чи яаж хамгаалах вэ гэдгийг одоо эмчийн заавраар яваа. Хүмүүс энэ үед айгүйх сандарч гүйж ирдэг. Би одоо ер нь ажлынхаа бараг л одоо 70% нь энэ сахарны диабеттэй хүмүүсийн бөөрийн хүндрэлийг зөвлөгөө өгөхөд зорцуулж ийн л да энэ юм их байна. Тэр иймд нь битээ хүргээч. Сахартай л гэсэн бол сахарын эмчилгээг хийлгэж л бай, сахарыг аль болох багасгаж л бай. Тэгвэл та он удаан жил ямар ч асуудалгүй амьдрнаа. Энэ эмчилгээг хайчих юм бол нөгөө бөөрийн дутагдал, нөгөө сохрол гэдэг юм бол ерөөсөө гадаа хаалгадах зогсож байна. Даралт ихтэлт бол бас тэгж байна. За тэгээ бөөрийн өвчнүүдийг бол бас эмчилдэг сайхан эмүүд гараад ирсэн байгаа. Төвдгөнцрийн өрөвсөлтэй хүмүүс гээд урд нь одоо манайхан бол одоо би төвдгөнцрийн өрөвсөлтэй бол яалтчгүй одоо бөөрийн дутагдал руу шууд явах нэ гэж боддог байсан бол энэ өвчнийг чинь эмчилдэг сайхан эмүүд гараад ирсэн байгаа. Эмчийн одоо хяналтанд ор 3 жил 4 жил явжлахад энэ өвчнүүд эдгрээд байгаа ийм юм байна. Нөгөө талаар би бас бодож байгаа юм одоо ингээд бас салбар маань сайхан мэрэгжлийн хүнтэй боллоо. Бодлого маань бас цэгцрээд явах байх. Өнөөдрийн бодлого зөв болно гэдэг чинь 20 жилийн дараах хүний эрүүл мэндийг одоо аваад явж байгаа гэсэн үг. Тийм болохоор бас гайгүй сайхан болох байхаа гэж бодож байна. Манай диализийн өвчтнүүд бол одоо бас ажил хийгээд тэгээд одоо амьдраад өрхөө толгоолоод ингээд явж байгаа эрэгтэй эмэгтэй олон хүмүүс байгаа. Тэгээ энэ хүмүүс диализ хүлээж байгаа хүмүүстэй би бас мэдээгээд дуулахад бол одоо энэ засгийн газар бол ийм сайхан арга хэмжээ авлаа. Тэгэхээр одоо та нар минь удахгүй одоо диализд орохын тулд одоо байдаг хэдийгээ бараад явах биш, бас тодорхой хэмжээний тусламж одоо юу гэдэг юм байгаа одоо санхүүжилт төрөөс өгөөд тэгээд энэ эмчилгээнд хамрагдаад явах боломжтой болох нь байна шүү. Тэгээ өдрөг байгаарай гэж хэлэх байна. Ерөнхийдөө бол бид нэр өөрөө өвдсөн хойны эмчлэгс өөрийгөө эхлээд хайрлахаас, өөрийгөө анзаарахаас л их хэрэгтэй байна л да. Эмч нартай ярих болгонд л ингэдэг харамсалтай нь тэр болгоныг анзаарахгүй орхидог талууд бидэнд байдаг баг. Энэ удаагийнхаа ярилцлагаар би бол зөвхөн таны мэрэгжлийн дагуу ярилцлаа. Энэ нийтдээ бид нэр өөрийгөө нийтлэг болсон олон өвчнийг зүгээр л явж идэг юм да, ингэдэг юм да гэдэг тэр анзаарахгүй байдлаас тэр огт болохгүй. Тийм энэ өвчлөлтийг давах, энэ айхтар өвчнөөс өөрийгөө аварч гарах боломжуудын тухай бас нэг яриа боллоо гэж бодож байна. Ингээд нэвтрүүлгийн цаг ийм хурдан өнгөрчлөө. Ингээд та олон хүмүүст энэ мэдээлэлээ хүргэж бид ч бас энэ талаараа мэдээлж, ярилцаж хүмүүстэй сэрэмжлүүлж авах болно. Амжилт хүсье танд баярлалаа. За баярлалаа.
Цагийн үзэл бодлын нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үгээр өндөрлж байна. Өнөөдрийн манай нэвтрүүлэгт Монгол Улсын зөвлөх зэргийн эмч клиникийн профессор Ноосгайн оюун цэцэг оролцлоо. Анхаарал үзэгчтэй баярлалаа баяртай.